За шүүх хурданаас шийдвэр тогтоол гарч байна. Тогтоолыг танилцуулъя. За Монгол Улсын нэрийн өмнөөс за шүүх төвшин 2025 оны 5 сарын 2-ны өдөр за зөрчлийн тухай хууль 14-7-51 заасан зөрчил дэжлийн хугацаар тээврийн их золиотрыг асуусан үедээ 2025 оны 7 сарын 11-ны өдрийн 16 цагт Скотер аймгийн асуусан дөрөвдүгээр хотын содон дэлгүүрийн ордын хавцам дээр за Toyota Prius загварын 20 загварын 40-39 улсын дуртай тээврийг за тэг зүрийн 80% хөтлөж аваад замын хөдөлгөөнд оролцсон болох нь хэрэг давхцсан бодлогоор нотолцсон байна. За түүний дээрх үйлчлэн эрүүгийн нусгаан 27.5 заасан гэмтэрийн шинжийг агуулсан байх тул хууль заасан эрүүгийн хариуцлага дээрх үндэслэлтэй гэж үзлээ. За төвшин талбар төрийн прокурорс хэлбэрийн зурмаар шаналтай эргүүлсэн. За эрүүгийн хууль болон эрүүгийн хэн шийдвэр тухай хуулийг зөрчилгөө байх тул прокурорын саналыг батж хэргийг шийдвэрлэх тогтоолоо. За тогтоолын тогтоосыг танилцуулъя. За нэг шүүдэс шаардлага хараагт тэмдэнгийн төвшинг жолооч хөдөлгөөний аялгүйлийн хууль тогтоож түүнд нийслэл гаргасан захиргааны хэм хэмжээр автыг зорчиж за тээврийн жолооч хэрэг асуусан хүн тогтворсон үедээ тээврийн жолоодсон буюу эрүүгийн тусгайнгийн 27.5 заасан гэмтэр үйлсэн гэн буруутай тооцгоо. За хоёр эрүүгийн тусгайнгийн 27.5 заасан төвшингийн тээврийн жолооцыг нийслэлийн хугацаагаар асууж 2701-т тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгийн тархыг дааш шийдвэсгэ. За 3 эрүүгийн ерөнхий ангийн 5 дугаар 4 төгсөх цааснаар төвшөнд оролцуулсан 2,700,000 төгрөгийн тарх ялыг 4 сарын хугацаанд хэвшлэн төлгөөр тогтоосгоо. За 4 за төвшин тарх ялыг шүүгээс тогтоосон дээрх хугацаанд мэдээлэл өгөө шийдвэрлэдэг тарх ялын 15-аас тэнцэх хэмжээний төгрөгийг хороогоос тарх ялаас зохицуулгоо. За төвшөнд оролцуулсан тээврийн жолооч хэрэгжлийн хугацаар халах дэмжлэг шийдвэрлэх шийдвэр тогтоох 40 өдөр болсон хэсэгт тооцноо. За шүүгийн шатнд төвшөнд тасалж хэрэгэл харах хэмжээ авах болгох дүрдээ. За шүүгдсэн энэ хэрэгүүд цагдаа хоригдоогүй хэрэг битүүрсээ эзүүлгээ шүүгдсээс гаргуул хэрэг шиж ажлаар зардалгүй за уртаа төлөх төлрүүгээ за хэрэг дэврийн байраар ирүүлсэн 120 секундын туршлагын шаардлагын шийдийг хэрэг хугацаа дуустал хэрэг тодорхой тогтоолоо. За шийдвэр тогтоол өсөн цогцоор 40 төгрөг болно. За хэргийн талууд оролцож хагасгүй эрүүгээр хяналтын тухайд настай төссөн гэж үзвэл за тогтоолыг гардаа авсан хургуулснаас 14 өдрийн дотор Скотер аймгийн эрүү иргэний хэргийн давзаалцсан шүүд давзаалт хэмжээ гаргах шийдвэр хэрэгтэй гэдгийг тайлбарлая. За төвшөө ойлгосноо? Ойлгосон. За 2,700,000 төгрөгөөр торглоо. Торгуулийг 4 сарын дотор төлж багадуулах үүрэгтэй. За энэ хугацаанд төлөхгүй 20 хилээр сарах зохицуулалттай. За жолооч нийслэлийн хугацаар хассан. Тэгэхээр одоо энэ хэрэгжлийн онцоод тээврийг жолоодвол төсөөлөл 400,000 төгрөгөөр торгодог. За мөнгө дахин согтуугаар одоо тээврийг жолоодвол эрүүгүүл арай сэтгүүл зохицуулалттай хүндрэгнэ гэдэгт анхаарах нь байна. За шийдвэр тогтоол 15 оны дотор бүрээхээр та бүхэнд хүргэгдэнэ. За тогтоолыг хэсэгшүүрэл хаагцгүй эрүүгээр хяналтын тухайд настай төссөн үзлээ давзаалах хэмжээ гаргах эрхлүүлж хэрэгтэй. За шүүх хурданы тэмдэглэл 7 хоногийн дараа гарна. За шүүх хурданы тэмдэглэлтэй танилцах засвар өөрчлөлт оруулах санал хүсэлтэйвэл тэмдэглэл гарснаас хойш 5 хоногийн дотор өсөлтөө гаргаад шийдвэрлэж болно гэдгийг тайлбарлая. За шүүх хурдан